Өдөрч та хүний өдрийн мэндийг хүргэе тодруулга ярилцлагын ээлж дугаараа та бүхэндээ хүрж байна. За энэ удаагийн дугаартаа Шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэнгийн цөлжилтийн судалгааны салбарын тэргүүлэгч эрдэмтэн Хавлан Бектэй бид ярилцсан. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Яа баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр дэлхийн цөлжилтийн өдрөө тохиолж байгаа. За энэ жилийн гол онцлог за санаачлан дэвшүүлж байгаа уриалга агуулга нь бас юу байгаа бол та үзэгчд маань бас мэдээлэхгүй юу? За энэ манай Монгол орн 1997 онд цөлжилтийн тэмцэх конвенцийн гишүүн орн болсон. Энээс хойш Монгол орны хэмжээнд дэлхийн цөлжилтийн өдрийг одоо тэмдэглэн өнгөрүүлэх ийм ажлууд бол хийгдэж явж байгаа. Энэ жилийн одоо бол газар орноо хамгаалъя, нөхөн сэргий гэсэн ийм уриатайгаар манай Монгол орн нэгдэн оролцож байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол одоо энэ жил одоо 8 дугаар сард COP17-г цөлжилттэй тэмцэх талуудыг конвенцийн 17 дугаар одоо баг хурлуулна. За үүнд мэдээж энэ цөлжилтийн асуудлыг хөндөх баах Монгол орны бас 70% нь одоо цөлжилтөнд өртсөн байгаа. Энийг судалгааны та бас баримтуудыг үзэгчд хэлвэл. За юуны юм нэг түүх ярих ёстой болох бах. 1987 онд Туркменийн сууд судлалын хүрээлэн гэж байсан. Тухайд газар зүйн хүрээлэн гэж байсан. Энэ хоёр хамтраад хангаан бүсээс урагшаа бүс нутгийн одоо сөлжтийн үнэлгийг хийсэн байдیں۔ За энэ байгалийн одоо ангиллаар газар зүйн ангиллаар бол сөлөрх гэрийн бүс нутгаас урагшаа солийн бүс нутаг хүртэл одоо сөлжтийн үнэлгээ хийсэн. Хангаан бүс нутаг өөрөөр хэлбэл бид нар бол ойд хэр гэж ярьдаг. Энэ бүс нутаг сөлжид огт явагддаг гэдэг нь үзсэн байдیں۔ За тэгээд 1990 онд хиймэл дагуулын мэдээг боловсруулад бас энэ сөлжтийн үнэлгээ хийсэн. Гэхдээ хээрийн бүсийг бол бэлчээрийн дороойтол гэж авч үзсэн. Ийм сөлжтийн талаар ерөнхий ойлголтууд бол Монгол оронд янз бүр байж ирсэн гэж хэлэх нь зөв баг. За тэрнээс гадна 2000 онд байгаль орчны яам тухайн үеийн Шинжлэх ухааны академитай хамтраад Монгол улсад сөлжтийн одоо иж нутаг дэвсгэрээр нь үнэлэх ийм зорилгоор сөлжтийн судалгааны төв гэж байгуулсан. За энэ хүрээндээ бид нар бол Монгол орны хэмжээний сөлжтийн үнэлгээг бүхэл нутаг дэвсгэрийн хүрээндээ энэ арга зүйг олон улсын одоо сөлжтэй тэмцэх конвенцийн хүрээний олон улсын аргачлалыг Монголд нэвтрүүлэх, сөлжтэй тэмцэх технологиудыг боловсруулах ийм чиг үүрэгтэй одоо судалгааны байгууллага газар зүй геокологийн хүрээлэнд одоо бол ажиллаж байна. Тэгэхээр 2000 оноос Монгол орны сөлжтийн динамик хандлага гэдэг томоохон төсөл хэрэгжүүлээд тухайд цагуурын хүрээлэн, тухайн ботаникийн хүрээлэн, тухайн газар зүйн хүрээлэн, тэгээд геокологийн хүрээлэн гэж байсан. Геокологийн хүрээлэн сөлжтийн судалгааны төв байдаг. Тэгээд энэ геокологийн хүрээлэн дээр төвлөрөөд Монгол орны сөлжтийн үнэлгээг хийх, зураглах ийм ажлууд хийгдэж ирсэн түүхтэй. Тэгээ 2000 оноос хойш 6 жилийн хугацаанд судалгаа явуулаад Монгол орны нийт нутаг дэвсгэрийг сөлжтийн үнэлгээг одоо хийж, зураглаж Монгол Улсын засгийн газрын танилцуулсан ийм ажлууд хийгдсэн юм аа. За тэгэхээр энэ хүрээндээ сөлжтийн судалгааны төвийн одоо судлаач маань Монгол орны сөлжтийн үнэлэх арга зүйн асуудал гэдгээр эрдэм зэрэг хамгаалсан. Тэгэхээр одоо бол Монгол орны сөлжтийн үнэлгээг Монгол орны нутаг дэвсгэр дээр тэрчтэн хийх ийм ажлууд бас хийгдэж байгаа гэж ингэж хэлмээр байна. Хоёрдугаар түүхээр зэрэг бид нарын бас нэг үүрэг маань Монгол орны хэмжээний баян бүрдүүд гэж байдаг. Манай одоо дэлхийд ховордсон мазалай хавтгай ийм одоо говийн бүс нутагт амьдардаг одоо биологийн төрөл зүйлүүд байна, ан амтан байна. Энийг одоо гол амьдрах цэг нь бол баян бүрдүүд байдаг. Энэ баян бүрдүүдийн доройтол тэрний нөхөн сэргээх чиглэлийн судалгаа явуулдаг. Түүнээс гадна Монгол орны заган ой гэж бий. Говь соёлын бүсийн заган ой байдаг. За тэгээ говь соёлын бүсийн заган ой маань маш их өөрчлөгдөж ирсэн. Өөрөөр хэлбэл ойн төрхөө алдаад 1960-аад оноос хойш ой зохион байгуулалт гэж хийж ирсэн байдаг. Тэгээ 2015 онд Монгол орны энэ заган ой хаашаа яваад байна гэдэг ийм судалгаанууд хийсэн. Энэ судалгааны үр дүнгээр бол Монгол орны хэмжээнд заган ой нийтдээ 70 орчим хувь нармаг тармаг ийм ойн төрхөө алдсан байна гэдэг ийм судалгааны ажлууд бол гарсан.
Тэгэхээр энэ хүрээнд бид нар энэ 2015 онд Монгол орны сольжтын үндэсний атлас гэж томоохон бүтээл гаргасан. Сольжтой тэмцэх технологи гэдэг ийм номнууд бол гаргасан байгаа. Тэгэхээр зэрэг энэ атласанд бол Монгол орны хэмжээний нийт нутаг дэвсгэрийн 77.8% нь сольжсон байна гэж ямар нэг хэмжээгээр гээд бичигдтiin. Тэр нь юу вэ гэхээр олон улсын ангиллаар сул зэрэгэлтэй, дунд зэрэгэлтэй, хүчтэй, нэн хүчтэй зэрэгэлтэй гэж ангилдаг. Энэ ангиллаар бол манайх нэн хүчтэй зэрэглэл рүү маш хурдтай ингээд шилжиж байгаа дүр зураг, ерөнхий динамик хандлага бол ажиглаж байгаа гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ цөлжилтийн гол үндсэн шалтгааныг мэдээд нэгдүгürt урамсгалын өөрчлөлттэй болсон тий холбоог одоо энэ дэлхийн дулаараа одоо энэ эрсдэс байгаа шалтгаанаар болоод энэ цөлжилт элсний нүүдэл нэлээд өвчмтэй явагдаж байгаа болов уу гэж харагдаж байгаа. Тэгэхээр зэрэг манай Монгол орны хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт гэж их ярьдаг болсон. Ягаад гэвэл манайх бол жаахан халж байгаа. Монгол өвөлдөө бол бас нэг сайн хүйтрэггүй байгаа. Энэ бол нэг шалтгаан. Хоёрдугаарт хурд тундас бол нэг их өөрчлөгдөөгүй. Ягаад гэвэл хурд тундас орох үедээ биш. Яг маш их хэмжээгээр нэг газар одоо юу гэдэм хуваарлт гэж энэ шилхэн талдаа ярьдیں۔ Энэ хуваарлт нь маш их хэмжээгээр өөрчлөгдөж байгаа. Ерөнхий дүнгээрээ бол яг адилхан одоо жишээ нь 100 мм, 200 байвал 200 мм орж байгаа ч гэсэн тэр маань яг ургамал ургалтын хугацаанд биш. Ургамал ургасны дараа өөрөөр хэлбэл наадмын дараа асрыг хэмжээгээр бороо ордог. Ийм болсонтой холбоотой. Уур амьсгалын бас нэг асуудал бол хуур ашиглын индекс гэдэг нэг ойлголт байдаг шинжлэх ухаанд. Өөрөөр хэлбэл орж байгаа хурд тундас уурч байгаа ууршилт нь нэмэгдэж байгаа. Бид нар бол одоо урт хугацааны судалгааны төвүүдийг 2-3 газар байгуулсан. Энэ судалгааны дүнгээс үзэхэд Монгол орны хэмжээнд газрын гадаргаас ууршилт бол 4-5 дахин нэмэгдэж байгаа. Энэ бол маш их гамшиг болж байгаа юм асуудал байгаа гэж хэлмээр байна. Тухайлбал одоо Монгол улсын нийт газар нутгийн айл аймагуудад одоо хамгийн их энэ цөлжилтийн элсний нүүдэл одоо бий болж байна. За манайхан бол одоо говь цөл бүс нутаг болохоор сөлжиж гин, говь бүс нутаг бол сөлжиж гин гэж ингэж ярьдаг. Ягаад гэвэл говь бүс нутаг, говь гэж бид нар ярьдаг маань шинжлэх ухааны талаас сөлөрх кэрийн бүс нутаг юм байгаа юм. За энэ бол одоо Баян-Онгор аймаг, Өвөрхөнгай аймагийн урт татлын хэсгүүд. Чин Өмнөговь аймгийн хойтлын бүс нутгийн хэсгүүд. За Сүхбаатар аймаг, Дорногов аймаг, Дундгов аймаг гээд маш их энэ бүс нутаг, энэ урт бүс нутаг маань маш их сөлжилтөнд өртсөн ийм байдалтай байгаа. Энэ дээрээ бол уур амьсгал одоо хүний нөлөө гэж ярьдаг юм. Өөрөөр хэлбэл бид нар бол хүний нөлөө гэхээр мал аж ахуйг их ярих дуртай. Ягаад гэвэл энэ мал бол нэг их нөлөө үзүүлж гин гэхээсээ илүүтэйгээр хэтэрхийг засаг захиргааны жижигсэн хувилбар маань Монголын одоо нүүдлийн мал аж ахуйг жинхэнэ утгаараа хөгжүүлээгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл нэг уулын өвөрт нь өвөлждөг, ард нь цусдаг, ингээд нэг уул тойрдог. Одоо жишээ нь китик жижигсэн 130 сум 1000 одоо хэдэн зөвлөөд тийм багтаа хуваагдсан болохоор нэг багийн мал нөгөө багийн малдаа ордоггүй. Ийм байдлаасаа бас засаг захиргааны хуваарлтаасаа бас сөлжилт үүсэх юм магадлал өндөр байгаа юм. Тэгэхээр зэрэг бид нар бол энэнийг одоо яг говь соёлын бүс нутагт сөлжилт угаасаа сөл нутаг. Сөл нутагт сөлжилт гэдэг утгаараа ойлгоё гэвэл салхины илэгдэл, усны илэгдэл гэж байгаа. Би түрүүний хэлсэн тэр хурд тундас хэтэрхий их орж байгаа гэж маш их хэмжээгээр нэг доор, нэг цаг доор асар их хэмжээний хурд тундас ундагаас болоод газар маш их эвдэрч байгаа юм. Энэ үнэлгээгээр бол Монгол орны говь соёлын бүс нутгийг бол үнэлж байгаа. Тэгэхээр энэ дээрээ бас юу гэдэм бэ? Хуучин байгаа сөл нутаг байгаагаараа байна уу? Эсвэл ус юм салхины илэгдлэр одоо чинь илэгдлэр элс нүүж байна уу гэдгийг л үнэлдэг үнэлгээг л говь соёлын бүс нут одоо жишээ нь сөлжтийн үнэлгээний нэг хэлбэр болгож авдیں۔ Тэрнээс гадна одоо манайхан говь гэж ярьдаг сөлөрх кэрийн бүс нутаг. Сөлөрх кэрийн бүс нутгаас хоошоогоо бид нар бол сөлжтийн үнэлгээ хийдэг. Тэрнээс гадна өндөр уулын тагийн бүс гэж байгаа. Өөрөөр хэлбэл мод ургудаг хамгийн дээд хязгаар. Тэрний тагийн бүсэнд бол дандаа нэг чулуурхаг хэсэг байдаг. Энийг бас сөлжтөнд бид нар оруулдаг юм аа гэж энд бас хэлэх нь зөв баг. Энэ арга зүйн асуудлуудыг зарим улсад
ойлгохгүй болохоор энэ нэг нарийн ширээнийг ойлгохгүй болохоор Монгол орны хэмжээний говийн бүс нутаг бас сольжиж ийн дээр гэж ярьдаг юм талууд бий. Гэхдээ би түрүүний дурдсан баян бүрдүүд гэж бид нар судалж яана гэдэг шүү дээ. Тэр маань уур амьсгалын өөрчлөлтөөс болж тэр ховор ан амтан амьдрах экологийн нөхцөл нь амьдрах орчин, амьдрах гэр нь хэр зэрэг өөрчлөгдөж байна вэ гэдгээсээ хамаарат их өөр болж байгаа. Би түрүүний хэлдэг хэд их халт бий болж байгаа гэж. Энэ халт бий болсноос болж одоо хорхой шавжны хэмжээ маш их нэмэгдэж байгаа юм талууд байгаа. Тийм учраас энийг бас ялгаатай ойлгохгүй бол Монгол орны хэмжээ бол тэр чигтээ одоо энэ уур амьсгалал болоод ийн гэдэг ийм ойлголтыг бас наантаа сантаа ойлгох нь зөв гэж би ойлгож байна. Сүүлийн үед үгтэй малчтын одоо энэ хамтарсан бүлгүүд бий болж, за горшооллууд бий болж, за эдгээр горшоолгч малчт маань одоо энэ элсний нүүдлийг зогсоохын тулд тодорхой хэмжээний одоо модлог ургамлуудыг юм тариалах одоо юм төслүүд хэрэгжиж байгаа. Энэ өөр нь хэр бодиттой үр дүнтэй ажил гэж таны үдээр нь харж байна. За Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэхийн санаачилсан тэрбум мод хөдөлгөөн гэж бий. Энэ бол хөтөлбөр болоод одоо засгийн газараар батлагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээндээ 9 зорилт байгаа юм. 9 зорилтын нэг нь бол тэр заган ой, тэр баян бүрдүүд байгаа. Тэрнээс гадна хамгийн чухал юм бол төв сүрэн газрын эсний үлдээс хамгаалах ногоон бүс байгуулах юм ажил байгаа юм. Энэ юу вэ гэхээр бидний судалгааны дүнд бол Монгол орны хэмжээний 200-аад цөв сүрэн газрууд бол эсний нүрдэнд өртсөн гэдэг юм судалгаа байгаа юм. Тэгээ энэ хүрээндээ бид нар ногоон бүс байгуулах энэ технологиг бол замун үдэд анхны эсний үлдээс хамгаалах он зурвсын замууд хийсэн. Тэрнээс гадна одоо шинэ Өмнө Говь аймаг одоо Линд суман дээр бол хийж байгаа. Энэ бол Монгол Солонгосын хамтарсан судалгааны хүрээндээ хийж байгаа ажлууд байгаа. Энд бол бид нар бол агро ойжуулалтын технологи гэж байгаа юм. Тэгээ талуудын баг хурал гэж одоо бид нар COP 17 гэдэг талуудын баг хурал 15 16 гэж болсон. 15 16 дээр агро ойжуулалт өөрөөр хэлбэл сольжтой тэмцэх ажлыг хүний амьдралдаа амжиргааг дээшлүүлэх чиглэлээр холбож өгөх тухай ийм одоо гишүүн орнууд үүрэг болгосон байдаг. Нэгэнтээ конвенцийн гишүүн орнууд тэрнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. За тэгээ энэ хүрээндээ бид нар бол агро ойжуулалтын технологиг энэ хоёр газрууд дээр хэрэгжүүлсэн. Ягаад гэвэл жилдээ бол 50 га талбай байгаа. 50 га талбай дээр ойн зурвас тэр салхины одоо чи хүч ихтэй байвал салхин дээдлэлдээ 6-аас 8-ыг нь ойн зурвас байгуулад дундуур бас ойн зурвас байгуулад ингээд 50 га дотор 27 га одоо дөрвөлжсөн маягтай хийж байгаа шүү дээ. 27 га сул байгаа юм. Ус нь бэлэн, тог нь бэлэн 24 гад жишээ нь орон нутгийн иргэд тэндээ жимсээ тарина уу, хөлсний ногоогоо тарина уу, бэлчээрийн одоо ургамлаа тарина уу, эмийн ургамлаа тарина уу тэдний асуудал. Энэ технологи хэрэгжүүлснээр бид нар бол амжиргаа дээшлүүлэх ийм гол суурийг бий болгосон байх жишээтэй. Тэгэхэр нь зэрэг малчт маань бүлэглээд бүлэг хоршоо болоод ийм цөлжтэй тэмцэх чиглэлээр маш их ажлуудыг хийж байгаа. Ягаад гэвэл цөлжилтэнд хамгийн их өртөж байгаа эдийн засгийн хохирол учирч байгаа газар бол ерөөсөө малчт байгаа юм. Ягаад гэвэл бид нар бэлчээрийн мал аж ахуй та. Тийм учраас энтэй ирнэ энэ эсний нүүлттэй энэ их хуур ажилтаа энэ тэмцэхгүй бол болохгүй юм байна гэдэг үднээс жишээ нь мал хамгаалах ойн зурвасны тогтолцоо гэж байдаг. Өөрөөр хэлбэл хит халуун үедээ жишээ нь мод тариад нэг 10 20 жиргэг юм бүлэглэл мод тариад тэнийг төгөл гэж нэрлэж байгаа. Энэ доор одоо малын цэрвүүцэд байж байгаа жишээтэй байдаг ч юм уу. Ийм тэрнээс гадна өвлжөг эсний үлдээс цасан хонгороос хамгаалах ийм технологи шийдлүүд байгаа. Энэ хүрээндээ малчт маань маш их ийм ажлуудыг өөрсдийн санаачлагаар хийж байгаа. Энэ бол Өмнө Говь аймагт ч байна, Дорн Говь аймагт ч байна, Говьалтай Баянгур аймагуд дээр малчт одоо жишээ нь бүлэг хоршоо болоод жишээ нь булаг шанда тогтчуулаад хөв байгуулаад усан сангаа байгуулаад ногоогоо одоо жишээ нь юу гэдэм агро ойжуулалтын нэг технологийн нэг төрлүүд өвөл одоо малын тэжээлээ бэлдэг ийм технологид бол хэрэгжүүлж байгаа. За 8 дугаар сард болох COP 17 талуудын баг хурал дээр мэдээж энэ асуудал хөндөгдөн. Тэгэхээр яг энэ асуудлыг бас дэлхийн нийтийн анхааралд оруулснараа бас Монгол Улсын цөлжилтийг авч хэрэгжүүлж байгаа ажлын тодорхой хэмжээний үр дүнгууд илүү бодиттой байдлаар хэрэгжих боломж нь бас бүрдэх болов уу гэж харагдав. COP талуудын баг хурал гэдэг маань гишүүн орнуудын
өндөр түвшний уулзалт гэсэн үг. Өөрөөр хэлбэл COP15 16-д Монгол улс юу хийсэн? Нөгөө үүргийн дагуу юу хийсэн бэ? Гишүүн орны хувьд энэ тайлангаа тавьж таарна. Тэрнээс гадна бусад орнуудын шилдэг инновацлог технологиуд байна. Тэрнийг Монгол орнд яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг хамтын ажиллагаа хөгжүүлэх баг. 3 дугаарт юу гэхээр зэрэг энэ бол зүгээр нэг эзэмшилийн хурал биш. Ягаад гэвэл бусад сольжиж буй улс орнуудын одоогийн байдлаар нийтдээ 2 тэрбум хүн тэр сольжинд өртөд байгаа шүү дээ. Ягаад гэвэл энэ эдийн засгийн хувьд ч гэсэн маш их хохирол учруулж байгаа. Тэгээ энэ улсад хамтраад томоохон хэмжээний төсөл өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт бий болж байгаа. За Монгол талаасаа бол одоо бэлчээрийг яаж хамгаалах вэ? Газар орноо яаж зөв зохион байгуулах вэ гэдэг ч юм уу. Энэ тал нутаг Монголын одоо байгалаараа үлдсэн тал нутаг Монголд л байна. Тэгэхээр зэргийн Монгол талын санаачлал гэдэг юм уу. Ийм санаачлагууд Монгол орны хэмжээндээ бол явагдаж байна. Тэгэхээр зэргийн COP17 маань өөрөөр хэлбэл Монголд болж байгаа нь асрыг хөрөнгө оруулалт, тэрнээс гадна эрдэм шинжилгээ, олон улсын инновацлог технологиудыг Монгол орнд хэрэгжүүлэх, сольжигтэй тэмцэх ажлуудыг хүн одоо тэр хэрэгжүүлж байгаа улс хүмүүсүүдийн амжиргаа дээшлүүлэхэд тус нэмэр болох энэ чиглэл дээрээ маш их одоо үр дүнтэй үйл ажиллагаа болоосай гэж ингэж хүсэж байгаа. Тэгээ энд бол одоо эрдэмтэн судлаачид ялангуяа одоо бусад орны эрдэмтэн судлаачдаа арга зүйгээ хамтран солилцох технологиудаа бас Монгол орнд хэрэгжүүлэхийг одоо санал болгох ийм ажлууд тэгээ манай Монгол орноос тодорхой хэмжээний төслүүдийг санал болгох ийм ажлууд бол томоохон энэ бол маш том боломж гэж бид нар харах ёстой гэж бодож байна. За тэгэхээр таны үеийн асуугаагүй үлдсэн ч гэдэг юм уу нэмэлт бас үзэгчд олон нийт бас нэмэлтээр мэдээлэл өгөх зүйлээ бол хэлж болно да. За тэгээ бид нар бол энэ хүрээндээ жишээ нь цөлийн дуу хоолой гэж Монгол орны одоо говь соёлын бүс нутгаас гадна бүгд найрамд Хятадд улс, Туркмен, Киргизстан, Узбекистан, Казахстан энэ улсуудаар аялж тэр нус бүс нутгийн цөлжид ямар байна? Тэнд ард түмэн одоо яаж амьдарч байна? За тэгээ энийг бол Монголын залуучуудад таниулан ойлгуулах чиглэлээр энэ томоохон хэмжээний баг маань ингээд явж байгаа. За энэ бол нэг асуудал. За энэ одоо COP-ийн өмнө ирээд одоо COP-ийн хурлын өмнө ирээд одоо тодорхой хэмжээний танилцуулгууд энд хийгдэх байхаа. Энэ бүс нутгийн Төв Азийн хэмжээний хамтын ажиллагаа энэ хөгжих байхаа гэж ингэж бодож байгаа. За тэрнээс гадна бүгд найрамд Хятадд улс бол сольжтой тэмцэх чиглэлээр асар их одоо технологийн шилүүдийг хийсэн газар. За тэгээ энэ хүрээндээ бид нар бас хамтын ажиллагаа улам хөгжүүлэх ийм боломжууд бол харагдах байхаа гэж ингэж бодож байгаа. За тэрнээс гадна одоо энэ Монгол орны 2015 оны сольжтын үнэлгээний атлас гарсан. Одоо энэ жил бид нар бас COP-ийг өгтөж Монгол орны хэмжээний сольжтын төлөв байдал хаашаа явж гэнэ гэдгийг үнэлэг бас атлас гаргах одоо томоохон бүтээл гаргах ийм ажлуудаа хийгдэж эхэлж байна. Энэ COP өмнө энэ маань бас одоо хэвлэгдэж бэлэн болох байхаа гэж ингэж бодож байгаа. Тийм учраас бид нар энэ хүрээндээ Монгол улсын ард иргэд одоо бусад одоо контент хийж байгаа хүмүүс зурагт телевизэн улсууд маань өргөн хэмжээний сурталчилгаа явуулж Монгол орн маань сольжилтын яаж үнэлж гин, ямар тэмцэх арга хэмжээ хийж гин, орон нутгийн иргэд юу хийж гин гэдгийг таниулан ойлгуул чиглэлээр их хүрх гүйцэтгээсэй гэж ингэж би ойлгож байна. Баярлалаа. За баярлалаа. Бид энэ удаад бас цөлжилтийн асуудлыг хөндөж ярилцлаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол мэдээж энэ цөлжилтийн асуудлууд маш тулгымцсан асуудал. За үүнийг бас өөрчлөн сэргийлэх ажлыг бол одоо төр засаг за иргэд олон нийт замалчдын төлөө бол өөрсдийн боломж төлбөрөөр бас бол олон арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлж байгаа гэдгийг бол хэлэх нь зүйтэй болов гэж бодож байна. За өнөөдрийн тодруулга ярилцлагаанд шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэнгийн за цөлийн одоо судалгааны салбарын тэргүүлэгч эрдэмтэн Хавлан Бэктэй бид ярилцлаа. Танд маш их баярлалаа. Баярлалаа та бүхэнд. За энэ удаагийн тодруулга ярилцлагаа өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.